TV9 үзүүлж байна. Хагацал харуусал уйтгар гоник хүлээлт хүсэл мөрөөдөл хүний амьдрал багын сансан сэтгэл хайр халуун тэврэлт элэг бэлтэн гэр бүл эрэг уулзах мөч гэр дүр аз жаргал тэврэлт бол халуун хайр хаан тэнд амьдрал оршдог тавилан нэвтрүүлэг. Өнөөдрийн мэндийг хүргэе үзэгчдээ тавилан нэвтрүүлэг эхэлж байна. Тавилан нэвтрүүлэг энэ удаад өнгөрсөн 3 жилд үзэгч та бүхэнд хүргэж байсан дугааруудаас таймлан хүргэх гэж байна. Анх тавилан нэвтрүүлэг 2016 оноос үзэгч та бүхэнд хүрч эхэлсэн. Хүрч эхэлсэн цагаас нийтдээ эх орны өнцөг болон борос 26 дугаар, хилийн чандаас 6 дугаарыг цувралаар хүргэж ирсэн юм. Ингээд тавилан нэвтрүүлгийнхаа оны онцлог дугаарын анхны дугаараар одоогоос 2 жил 6 сарын өмнө холбооны бүгд найрамдах Герман улсын Хамбург хотоос бэлдсэн нэвтрүүлгийг онцолж байгаа юм. Энэхүү дугаарыг үзэгч та бүхэн санаж байгаах 1995 онд холбооны бүгд найрамдах Герман улсын Хамбург хот руу өөрчлөгдсөн Инх чулуун хүүгийн тухай хүргэж байсан. Энэхүү гэгээ уулзалтыг үзэгч та бүхэнд эргэн сануулъя. Үзэгч та бүхэн TV8 телевизээс бэлтгэн хүргэж байгаа зорилттой тавилан нэвтрүүлэг маань үргэлжлэн хүрч байна. Нэвтрүүлгийн маань гол зорилго болсон Чукатайгаа үзэгч та бүхнийгээ уулзуулаад байна. Чукагийн маань хувьд л одоо холбооны бүгд найрамдах Герман улсын Хамбург хотод бол бас ээж аав хоёртойгоо хамт амьдардаг байгаа. Чука маань бас ах эгч нартайгаа уулзахын тулд бол өнөөдөр хичээлээсээ чөлөө аваад ирж гисэн байгаа. Ингээд Чукатайгаа бас нэвтрүүлгийн маань урилгын хүлээн авч бас ах эгчтэйгээ уулзах болсондоос маш их баярлалаа. Чукатай энэ өдрийн мэндийг хүргэе. Meine jetzige Lage. Маш их сандарч байна. Сэтгэл их догдолж байгаа болохоор юу ярихаа мэдэхгүй, жоохон тулгамдаад л. Ах эгч хоёрыг чинь оролцсон, өөрийг чинь хайж байгаа тухай нэвтрүүлгийг ер нь үзсэн үү? Үзээд ямар сэтгэл төрсөн бэ? Зулаа ихчээс ах эгч нар маань намайг хайж байгааг сонсоод сандарсандаа би сууж байсан сандал дээрээсээ бүр унах шахсан гэж. Энэ бүхэн итгэмээргүй гинтийн зүйл байсан. Одоо хүртэл итгэж чадахгүй л байна. Ямар ч байсан би маш их сандарч догдолж байна. Тэрийг ер нь хараад яг өөртөө нь одоо хэр адилхан байна, өөрийгөө бас хинтээ адилхан байна гэж бодсон. Нэвтрүүлгээс ах эгчигээ хараад хэн яг надтай адилхан бэ гэж хэлэхэд үнэхээр хэцүү байсан шүү. Аав ээжийн хэлж байгаагаар нүд нь эгчтэйгээ адилхан, харин царай нь ахтайгаа адилхан гэж надад хэлсэн. Монголын талаар ер нь одоо хэр сайн мэдэх вэ? Хоёр удаа зочлохдоо Монголын талаар их зүйл сурч мэдсэн. Ганцаараа байх 2 сарын хугацаанд байгалийн дурсгалт газруудаар их аялсан. Би бас Монгол хуушуурыг хийж сурсан шүү. Бас их амттай байсан. Энэ хугацаанд бас ах эгчигээ хайжсэн гэсэн хаанаас хайжсэн юм бол Монголд байдаг Германы элчин болон асрамжийн газар очиж асуусан л да. Ах эгч нарынхаа талаар мэдээлэл их бага байсан учраас хайхад их хэцүү, хүндрэлтэй байсан. Харамстай нь олж уулзч чадаагүй. Ер нь одоо хизээ нэг өдөр одоо өөрийнх нь ах эгч хоёр Чукаг хайгаад Герман улсад ер нь ирнэ гэж бодож юу те? Тухайн үед би Монголоос ах эгчигээ хайгаад олж чадаагүй болохоор намайг хайж ирнэ гэж бодог. Энд намайг олоод ирсэн байгааг сонсоод би суглаанд хожсон юм шиг л санагдаж маш их баярлж байсан. Ах эгч хоёртойгоо уулзахад билнэ үү? Ах эгч хоёр нь одоо гадаа хүлээгээ сууж байгаа. Би анх гуруулаа ирнэ гэж бодож байсан. Харамсалтай нь ажилласаа болоод нэг ах маань ирээгүй би ойлгож байна. Ажил ихтэй хүн ямар хэцүү байдгийг би мэднэ л дээ. Би ч өөрөө их завгүй байдаг. Би хэдийгээр сандарч байгаа ч гэсэн одоо уулзахад бэлэн байна. Маш их догдолж байна. Үзэгч та бүхэн маань ах トゥ нарын 20 жилийн дараах уулзалтыг хүлээн авч үзсэн үү?
Diese Wünsche zu äußern, mit dir zu treffen oder dich zu finden. Ja, Die freuen sich halt, dass das jetzt ja also endlich ich freue mal mich auch. erreicht Also, hat. ich bin auch mega nervös und ja, wie ein bisschen wie so ein Traum. Noch nicht realisiert, glaube ich eher so. Одоо бид нар ч одоо 20 жил шаналж явлаа. 20 жилийнхаа сэтгэлийг ямар ч байсан ээжийнхаа хүсэл мөрөөдлийг биелүүлээд дүүг ямар ч байсан харж чадлаа. Тэгээд ямар ч байсан энэ бүх зүйлийг миний сайхан эх орон тийм ээ мөнх тэнгэр миний ээж гэсэн маш их баярлж байна. Миний ээж одоо сайхан сэтгэл намраад нойрсож байгаа ах гэж бодож байна. Би ямар ч байсан ийм мундаг затаасан байна. Дүүг би өөрөө гаргаж өгөөд нисэх бодол дээрээс би өөрөө гаргаж өгөө. Тэгэхээр би өөрөө 6-7 настай байсан л да. Миний дүү чинь 4-5 настай байсан. Ээжээсээ тэгэж өнжирч хоцорчоод одоо ийм сайхан залуу болсон байхыг нь хараад үнэхээр их баярлж байна. Ямар ч юм мөнх тэнгэртээ үнэхээр их баярлж байна. Үнэхээр хувь тавилан гэж байдсан юм байна. Тавилан болоогүй байжгаад 20 жилийн дараа ингээд 30 жилийн дараа ч юм уу хараагүй 20 жилийн дараа ингээд харж байгаа да үнэхээр их баярлж байна. Тэгээд ямар ч юм энэ бүхнийг хийхэд ингээд би намайг ингээд ямар ч юм дүүтэйгээ уулзаад ингээд 20 жил ингээд сэтгэлийнхаа зовлон тээж явсан энэ бүхнийг минь тайлсан Монгол улсад байгаа тийм ээ бүх сайхан тусалсан дэмжиж тусалсан байгууллагууд хамт олнуудаа тийм ээ ажлын газрынханда энэ үрдэл ингээд бид нар чинь ингээд туулж ирсэн бүх зовлонгийн минь үүрэлцсэн бүх хүмүүстээ маш их баярлж байна. Тэгээ мөн энэ хоёр сайхан бурхан шиг хүмүүстээ маш их баярлж байна. Миний дүүг өөрийнхөө эцэгхээс илүү хайрлаж чадсан тийм ээ бид нар дүүгийнхаа нэлх багт нь хажууд нь байж чадаагүй шүү дээ. Нойргүй хоногт нь хажууд нь байж чадаагүй. Тэр болгоныг нэхийнхээ оронд их аавынхаа оронд аав болж нөхөж өгсөнд нь үнэхээр их баярлж байна. Нэвтрүүлэгтэй хамтаага та бүхэнд баярлалаа. Энэ хүүгийн уулзалт яг одоогоос 2 жил 6 сарын өмнө бол болсон. Үзэгчдийн маань сэтгэл төрж олон хүмүүсийг бол бас басгасан. Үүнээс хойш 2 жил 6 сар өнгөрсөн байна. Ингээд нэвтрүүлэгт анхаацсан ганц чимэгтэй уулзаж дараагийн ажиллагааг өрнүүллээ. Үзэгч та бүхэн талхин нэвтрүүлэг маань үргэлжлэн хурж байна. За ингээд үзэгч та бүхэнтэйгээ яг одоо талхин нэвтрүүлгийн маань 17 дахь дугаарын оролцогч ганчмгийг бол уулзаж байна. Ганчмгийн маань хувьд бол 20 жилийн дараа холбооны бүгд баримт Герман улсад өөрийн төрсөн дөө их чулуунтайгаа уулзсан байгаа. Ингээд ганчмгтэйгээ бас уулзаагүй 2 жил гарсан байсан байна тий. Ганчмгаар бас сайн сайхан юу байна? За ингээд сайн байцгаана уу? Манай дүү Монголд уул нь ирэх байсан. Тэгээд нөгөө ажил сургуулаа төгсөөд ажилд орсон байсан учраас юу ялаа намайг ирээгээд тэгээ би очиод ингээд дүүтэйгээ бас нэг жилийн хугацаанд дахиад нэг яваад ирсэн. Чүкгийн маань хувьд одоо ойрын хугацаанд Монголд ирэх үү юм? За тэрийг бол би хэлж мэдгүй. Ямар ч байсан монгол хэлийг бол урдаа 1-р зорилго тавьсан сурж байгаа. Ерөнхийдөө монгол хүний зүүн совин зүрх сэтгэл ийм л байт юм байна л та. Би яг тухайн үедээ ингээд анзаарж байхад би бас их чүн штэ тийм ээ. Тэгэхэд бас дүүгээсээ зүгээр л энгийн үгээр асууж. Жокож Монгол руу явах боломж байна уу? Чи явах уу? Ийм сэтгэл байна уу гэж яхад тэгж байгаа байхгүй. Хэрвээ миний аав ээж хоёр намайг явж гарч ганцаар тэр хүнд бас сэтгэл байгаа даа шүү дээ. Тэгэхээр чи жижигхэн чукаага миний аав ээжэд өгч тэгвэл би чам руу очие гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр чинь юу гэсэн үг вэ гэхэлэр жижигхэн чука нь манай том байна байхгүй. Тэгсэн чи аав ээж хоёроо бас нэг ганцаарыг нөрөхөг хүсгүй шүү дээ тэр чинь. Тэгүн готлаа тэгж байгаа. Чи жижигхэн чукааг манай аав ээжэд өгч тэгвэл би чам дээр очиё. Тэгэл тэгж яахад би ястаа үнэхээр мундаг хүмүүжүүлжээ. Гэл бас нэг бодол тийм ээ. Игч хүний дотор бас нэг бодол байгаад байна шүү дээ. Гэхдээ яг хөө тэгээд бид нар ч бас хүн тийм ээ залуу хүмүүс зүтгэж яваа хүүхдээ яалаа гэж нэг хүний дор оруулахыг хүсэхгүй ямар ч байсан зүтгэж л явна. Хүний амьдралын сайхан яг юунд байдаг юм лээ? Хүний амьдралын сайхан нь одоо яг минийхээр бол элэг бүтэн байх л юм. Гэр бүлээс элэг бүтэн болгож чадсан 20 жилийн дараа тий гэр бүлээ элэг бүтэн болгож чадсан ганц чимэгтэй болон одоо гэр бүлийнхэнд наазж байгаа хамгийн сайн сайхан бүхийг хүсэн өрөө. Тэгээд ирж буй 2020 онд амжилт бүтээлээр дүүрэн байхыг өрөөж байна. За амжилт. Үзэж та бүхэнд яг одоогоос 2 жил
6 сарын өмнө одоо холбооны бүгд найрамд Герман улсад 20 жилийн мөрчлөгдсөн Инх чулуун дүүтэйгээ уулзсан Ганчимгийг уулзлаа. Тэгээд Ганчимгийн манай хувьд бол 2 жил гарны хугацаанд амьдралнаас нэлээдгүй өөрчлөлт орсныг бол та бүхэндээ бас дуулгахад таатай байна. Ингээд тавилан нэвтрүүлгийн маань оны онцлог дугаарын тоймд нэвтрүүлэг үргэлжлэн хүрч байна. Тавилан нэвтрүүлэг. Дараагийн онцлог дугаар бол яг одоогоос 2 жилийн өмнө төрсөн ээжтэйгээ уулзахын хүсэлтэй байгаагаа бидэнд загтлаа илэрхийлсэн лавг дорж. Ингээд түүний ээжтэйгээ уулзаж байсан гэгийн уулзалтыг та бүхэндээ дахин санаалъя. Таныг хайх ёстой хэн нэгэн байгаа юу? Хайх ёстой. Тий, тантай уулзах ёстой. Нэг одоо нэг дөрөвт хүүмэлийн хүүхэд байдгийг одоо ямар ч орос сураг эцэг нэг сонсолонгийн эцэд шинэ эцэд байдгийг. Тэгээд эцэг нь гал одрах гээл тэгэл ой 3 сартад аваад үлдсэн. Тэгээд тэр одоо ямар сураг байхгүй. Тэрүүнтэйгээл нэг уулзах юм нэг өсөлтөл байна да надад одоо. За, бидэнд таныг хайгаад лавг дорж гээд хүү хандсан байгаа. Лавг дорж. Тийм лавг дорж тийм. За, лавг дорж маань бол энд байна. Бид нар таныг одоо хүүхэдтэй тань. Хүүн мөн үү? Мөн бэ. Хүүн ингээд 13 жилийн дараа таныг хайгаад өөрөө бидэн дээр ирсэн. Тэгээд бид бас шууд тантай уулзахаар ирлээ ингээд. Тэгээ би одоо энэ хүүгээ ямар санд айл энэ чи хэдэн онд үлээд энэ чи ой 3 сартанд аавдын орчууд яваад өгсөн. Тэгээд би ээж аав маань амьд зүрэн байсан. Тэгээд ээж аав маань амьд зүрэн байсан. Тэгээд би дорногоорт байж байгаад сургуулийн хүүхэд байж байгаа. Тэгээд нас 2003 онд орж ирсэн би. Яг 2 жилийн өмнө ээжтэйгээ уулзаж хүсэл мөрөөдлөө биелүүлсэн лавг доржийн ярилцлагыг хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд нэвтрүүлэгтээ хамтаагаараа үзэгчтэй. Хоёлаас уулзаагүй 2 жил болчлаа тий. Яг 2 жилийн өмнө идээд ээжтэйгээ уулзаж байсан. Тий, яг 17 онд уулзж байсан. Одоо тэгээ тэрнээс хойш 2 жил болсон байна. Хоёр ээжийнх нь биеийн хаана гайгүй юу? Хоёр ээжийн бие сайн байгаа. Тэгээд хаяа ээж дээр очиод тэгээд байж байгаа. Тэгээд энчэнэл байгаа дөө энчэн ажиллаа хийгээл тэгэл тийм тэгэл байж л байгаа. Хоёр ээж нь хоорондоо уулзсан байсан, зураг амт авахулсан байсан тий. Тийм тэр манай энэ ээжийн яг нөгөө 11 сарын 26-нд төрсөн өдөр нь болоо. Тэгээд би тэгээ яг нөгөө сансрын ээжийг авчираа тэгээд нэг 2-3 хонолдоо тэгээд жоохон бас юм хүм яаж хөөрсөн. Тэгээд хамт зураг авахсан байгаа. Ах нартайгаа уулзаж чадсан. Одоо лавг дорж маань дээрээ тухайн үед л хэдүүлээ ах нартай ч уулзаж чадаагүй тий. Дээрээ 4 ахтай. Тийм тэгээд хамгийн том ахтайгаа бол уулзаагүй. За тэгээд одоо оны дараа бол готод ирнэ гэд ээж тэгсэн байгаа. Тэгээд 2 ахтайгаа л уулзсан. Тийм тэгээд өөрөө дүүтэйгээ бас уулзсан. За тэгээд одоо яг уулзаагүй хүн гэвэл яг нөгөө том ахтайгаа Сүхбаатарт байгаа ахтайгаа уулзаагүй байна. Тэгээ оны дараа тийм ирнэ гэсэн байгаа. Тэгээд оны дараа ирэхээр нэг уулзна гэсэн тийм бодолтой байгаа. Тэгээд тэр үеэр ажил мэжлээ бас зохицуулаад очихыг бодно доо. Лавг дорж манаас ажлынхаа хажуугаар студ байгууллагаас уран бүтээлийн ажилд нэлээд оролцсон орж байгаа харагдчихсан тий. Тийм би нэг нөхөрл гээд студтэй болсон. Тэгээд одоо нөхөрл гээд студиэс өөр гадна нэг Rev Time-га хамтлагтай болсон байгаа. Манай хамтлагийн гишүүн 4 залуутай. За тэгээд 4 залуугаас нэг 1 эмэгтэй нэг гослол дуудаг нэг охин байгаа дахил дуулдаг. Тийм тэгээд одоо яг бас
уран бүтээлтэд орсон, анхныхаа уран бүтээлд орсон. Одоо тэгээ оны дараа бас хооланд орох гээд үг мүгээ бэлдээ тэгээд чэйжлээ тэгээд бэлтгэл ажилдаа явж байгаа. За баярлалаа. Тагдарч байгаа ажил бол шинэхэн уран бүтээлд өндөр амжилтыг хүсье. Монголынхаа ард түмэнд ингээс сайн сайхан эрүүл энхийг хүсээд шинэ оны мэд хүргье. Тавилан нэвтрүүлэг. Ингээд талын нэвтрүүлгийн маань дараагийн онцолж байгаа дугаар бол яг одоогоос жил 1 сарын өмнө Унгар улсад болсон гэгээн уулзалтын дугаарыг бол онцолж байна. Хүлсэн хүлээсэн цаг ирлээ. Хүний нутагт ээжээсээ өнчирч хоцорсон Монгол залуугийн хүсэл мөрөөдөл биелж байна. Эх орносоо их зорилгыг өөртлөн гарсан оролцогчийн хувьд ахруугаан инхүү яаран догдлон алхам. Алд биений минь тасархай ах минь та сайн сууж байна уу? Алс холын эх орносоо дүүн тандаан үнсүүлэхээр их зорилгыг өөртлөн таныгаа би зорин ирлээ. Идэний дээжгээд цагаан идэ. Энийг юу гэдэг вүлээ? Ямар гоё амттай юм бэ? Цагаан сүг бэлэгдэж ин цагаан адаг идэний дээж өгч байна. За үзэгчдээ дөнгөж сая ах トゥ нар 34 жилийн дараа уулзлаа. За нэвтрүүлгийн оролцогч галхуугч маань бол өөрийн гарын бэлгээ ах болон бэр эгчд түүний хүүхдүүдэд өгч байна. Монгол хотл. Монгол готл. Монгол хот, Монгол дээл, Монгол үндэсний хувцас. Монгол үндэсний хувцас. Монгол үндэсний хувцас юм ихтэй. Joko niin pitää päällä, että toimimaan siinä aatolla on. Энийг бол аавынхаа нь эмэгтэй дүү болох одоо гал цогийн маань аав ихч бол бэлэг болгож гал цогтоо илгээсэн байгаамаа. Дөрвөн бэрхтэй бас аавын дүүнэр өгүүлсэн. Эдний хүүхдэд нь явуулсан байгаа. Аав чинь хөдөө ховдод ийм Монгол гэрт амьдардаг. Meg láttunk is már. Mondd már el, hogy tudjuk a jurtát, láttunk is már jurtát, tehát tudjuk, hogy néz ki egy jurta belülről, úgyhogy láttunk is már.
За та хэд маань одоо дүүгээ галх хөгчийн манд бэлгэлсэн үндэсний хувцсыг өмсөөд үзэгчтэйгээ иргэд бол. Монголчууд энэ Монгол үндэснийхээ дээлээр гоёдог. Тэгээд ахтаа энэ зөөрүүлж энэ дээлийг авчирсан гуталтай нь нөгөө яг ямар хэмжээтэй байгааг нь мэдээгүй учраас ингээд шууд аваад ирсэн. Турхаа юм байна. Турхаа юм байна. За. Монголчуудын өмсдөг үндэсний хувцас энэ. Тэгээд бэрг хоёртоо хосоор нь авчирсан. Ямар ч зүйл таарсан байна. Энэ болохоор Монголгийн үтцэн ингээд төрийн сүлд үтчих шиг юм. Андуу ташаа явхад зэмлэж залах ах надад бий. Адгаж зөрүүдэлвэл алганы ямт үзүүлэх ах надад бий. Алдаж интэхэд учрлаж ухааруулах ах надад бий. Аргаан баран өр хөвтөхөд аргадж тайтгаруулах ах надад бий. Би бодож лээсэн бол мөрөөдөл ээжсэн болохоос шинж яг мөрөөдлийг биелнэ гэж бодоагүй. TV8-ийн хамт олонд маш их баярлалаа гэж миний мөрөөдлийг биелүүлж өгсөнд маш гоё байна. Хэлэхүүг болтохгүй байна. За ингээд талын нэвтрүүлгийн маань дугаар бүхэн үзэгчдийн сэтгэлийг догдлуулсан байдаг. Энэ цаг мөчөөс хойш 1 жилд 1 сар өнгөрсөн байна. Ингээд яг нэвтрүүлгийн маань оролцогч галх хөгчтэйгээ бол яг одоо бид нар бол видеогоор холбогдоход бэлэн болсон байна. Галх хөгчийн маань хувьд л 1 жилд 1 сарын хугацаанд бас нэлээдгүй амьдралд нь бол өөрчлөлт бий болсон. Галх хөгч маань одоо ам бүлмэд шинхэн маамаатай болсон байгааг үзэж та бүхэнд олоход таатай байна. Ингээд галх хөгчтэйгээ холбогдъё. Сайн байна уу галагч? Сайн байна уу? Сайхан үлдэж гин үү? Сайхан үлдэж гин үү? За. Шинхэн маамаатай болсонд баяр хүргэе. Баярлалаа. Холбогдлохоо жил 1 жил болсон байна. Оо ямар хөөрхөн юм бэ? Хөтө олсноо, охинтой олсноо? Хөтө олсон. За баяр хүргэе. 3 хүүтэй олсон байж тээ ингээд тий. Баярлалаа. За галагч ахтайгаа холбоотой байна уу? Холбогдож байна. Одоо ярьж байгаа дандаа ярьж байна. За. Монгол хэл сурсан уу? Таны ах галзаг. Монгол хэл сурч байгаа. Монголд ирсэн болов үзэгчдээс их сонирхож байгаа галзаг Монгол хэл сурсан болов Монголд ирсэн болов гэдэг асуултыг асууж байна. Монгол хэлээ сайн ярьж байгаа. Баян холбогдож байна бид нар. Ахтайгаа баян холбогдож байгаа. Галагч их тунаас л их санаатай байгаа. Би 100 ихээр болсон гуруулаа.
За галаач та хоёр уулзалгүй 1 жил 1 сар боллоо тий. Амьдралд нь маш олон өөрчлөлтүүд бий болсон байна. Үзэгч дүмтэйгээ сэтгэлээсээ олцохгүй юу та? Жил болоод ахтагаа сайн ярьж байна. Монгол хэлээр сайн ярьж байгаа. Хүүтэй болсон, бүл нэмсэн. Тэгэхээр таны хувьд бас 2019 он 2018 он бол бас гайхалтай он жилүүд болж өнгөрлөө. 2018 оны төгсгөлтөөр ахтагаа олцсон. 2019 онд бас 4 дахь хүүхдээ буюу монголчуудын ярьдаг бэлгшээдгээр нөө одонгийн хүүхдээ үлгийдээ авсан байх шүү дээ тий. За баярлалаа галаач шинэ он олж байна. Шинжлэлийн мэндийг хүргэе. Бас таны хувьд бас телевиз үзэж байгаа үзэгчтэй тий ах トゥ хамаатан садандаас хэлэх мэдчилгээ байгаах. Олон үзэгч таныг харж. Монголынхаа бүх ард түмэнд шинэ оны мэнд хүргье. Тэр аз жаргалтаас шинэ оны сайхан ухтаараа гэж хэлье. За баярлалаа галаач аз жаргал гисэн. За баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе. Сайхан баярлаарай. За баярлалаа. Тавилан нэвтрүүлэг. Тавилан нэвтрүүлэгтэй хамтаа үзэж та бүхэнд баярлалаа. Бас нэгэн сонин содон тавилныг бол бас онцолж байгааг дуулахад таатай байна. Одоогоос 43 жилийн өмнө Амгалан амарч газарт солигдсон гişиг жаргал эмэгтэй хандсан. Бид бас түүний хүсэл мөрөөдлийг биелүүлж бол тэднийг бол уулзсан байнамаа. Энэхүү дугаарыг үзэж та бүхэн эргэн хүргэе. 41 жилийн өмнө Эдред тавилангаар бие биенээсээ холдож байсан гэр бүлүүдийг өнөөдөр 41 жилийн дараа уулзуулах торгон мөч хаяанд ирлээ. Тэд өнөөдөр уулзаж 41 жилийн өмнөх дурсамжаа хуваалцсан 10 сар тээж алдрайхан биеийг нь төрүүлээгүй ангир шаргал уургаан хөхүүлж 6 сар их хүр болсон ээж хүүхдүүд уулзах гэж байна. Эмчнэрийн алдаатай буруу байдлаас ийм юмд хүлээ энэ удаа хугацаанд гэсэн бодол төрдөг юм байлаа. Энэ хүн бол таны хайгаад байгаа хүн. Дандаа уухта наран цэцэг. За. Ичимэн дэргэд байхаа хаврын шуу цагаасан иртэрдээ харцны усан голоосон эхэлж гистэй ичимэн дэргэд байгаа болоо харцны усан Таудаас их олон жил үлдээсэн шүү дээ. Тийм, 2 жилийн дараа гэдэг чи одоо бас л хугацаа шүү дээ. За маань. За одоо тэгээ та хоёр ч одоо үеэлч гэдэг юм уу? Хоёр ээжийг одоо авцсан шаргал уургийг өгсөн хоёр хүн шүү дээ. За тэгээ уулзсан учирцгаа. За. Хин нэг ч юм тэгээд хоёр. Энэ хоёр ерөөс нэг энэ өглөө хэдэн цаг одоо тэрийг сайн мэдэхгүй юм аа. Тий. За. Ийм том болчихсон. За одоо хаана жилж байна? Хэдэн хүүхэдтэй болсон? 3 хүүхэдтэй. Яг одоо 6 сартаа болоод явахт нь яг юу бодож байсан? Одоо 6 сартаа яагаад жоохон байсан. Одоо бол тэр жоохон байхдаа байгаагүй юмнууд бий болчихээ. Энэ нүдэн тэмтэй энэ нэг байгаагүй юм байгаа юм. Тий. Жоохон байхдаа байсан юмнууд алгаа бас орныхаа нуруулдаа ингээд нуучгаа урд нь суучгаа үзүүлэх. Тэгээ ээж аваа юм хэлжсэн байлгүй дээ. Нуугаад үзүүлдэггүй байсан гэж. Тэгээ биднээс аргагүй ирэх юм шүүх хэмлэгээр яваад. Тэгээ шүүх хэмлэг дээр шинжилгээ хийлгсэн байхгүй юу. Тэгээд одоо шинжилгээ бүгдээрээ нэгдүгээр цустай харсан. Тэгээ цусны дотроо англи хэл хийсэн. Тэгээ нөгөө англи хэл хийгээд одоо тэдний тал гээд 2 англи хэл гардаад та. Тэгэл одоо яах чаргагүй одоо солисон усууд та. Эднүүс бол маш их ээж нь аав хоёр нь бол их хөөцөлдсөн бас. Би ч одоо бас тэрхүү үедээ бас гүү солигдоогүй гэдэг итгэл төвчээсэн учраас солигдоогүй гэж яваад гисэн. Ерөөсөө уулзна гэж бодоагүй одоо ээж нь ирсэн ээж таавда хоосл ирчихлээдээ за одоо яг дараа уулзаж уучраад юу яа. хүмүүс манаар За сайн байцгаана уу. За сайн байцгаана. Замны золгодоо өстө бэлтгэлгүй орж ирсэн шүү дээ бид чи. За
Аавынхын дүр төрхөөрөө ээж нь ч бас байна. Тэгтээ энэ ч аавтайгаа их адилхан гэж би хардаг байсан. Яг л байна да. За сайн байна уу. Бишиж оруулаа. Яг орондоо өөрөө бол бас манай төлөөд хандсан байгаа хамгийн анх лээд те. Нэгдүгээрт өөрийнхөө ээжийг баярлуулах нь бол тий. Ээжигээ баярлуулах нь бол хоёрдугаарт бол өөрийгөө одоо 6 сар яасан эцэг ихтэйг өнөөдөр ингээд бүгдийг чинь уулзууллаа. Яг одоо төлж байгаа сэтгэлээсээ манай үзэгчтэй уулзсан. Танин бид юм байна. Бас яг нүрээ харахаар олон жил дотроо бодсон бэлгээр аюу сайн л тий. Сэтгэлний хөдлөлт байж энэ да миний бодоо. Олчих юмсан гэж их олон жил бодсон тэгээд л. Дэнхүү уулзалтыг та бүхэн бас санаж байгаа. Нэвтрүүлэг хандсан хичээж жагалагчдыг бол бид уулзсан байгаа. Түүний амьдралдаа бас нэлээдгүй олон өөрчлөлт бий болсныг бол бас бидэнд олгосон. Тонгодохгүй хичээж жагалагч манаас эмээ болох гэж байгаа. Ингээд түүнтэй олзсон гэгээ ярилцлагыг хүргэж байна. 1975 онд амгалан амарч газар төрөөд солигдсон ихрээ хааж байсан дүгрээгчтэйгээс үзэж та бүхнийг уулзуулаад байна. Сайн байцгаана. Тэгээд аюу хурдан цаг хугацаа өнгөрсөн шүү дээ. 3 жил өнгөрсөн байна. Их хурдан байна. Тэгээд уулзахын үед яг ажил ихтэй болохоор нэг зав зайгаараа л хаана хэл минд мэдх юм да. Миний хувьд бол би ч өөрөө жоохон үзэл бодол жоохон өөр ертөнцийн юм шүү дээ. Ер нь тэгэл хүнд садаа болохгүй л амьдрах их дуртай. Ингээд хүнд садаа болохгүй гэдэг чинь тэгэл ер нь бүхэл ойлголт л доо. Тэгээ өөрийнхөө бий болгосон орон зайд өөрийнхөө одоо мэдлийн хүүхдүүдтэйгээ ч юм тэгэл байх нь л илүү хандж жаргалтай шүү дээ. Өвдөхгүй, зовхгүй, тийм өргөө тэгээд байж явлаац жаргал юм да. Тэгээ хүнд садаа бол нэгтгэж аяв хэцүү шүү дээ. Чадахгүй, чадахгүй янз бүрийн л ойлголттой гал да. Тэгээд шинэ оноо сайхан ухтаарай. Тэгээд зав үнэхээр гаргаж чадахгүй дуучлаарай. Тэгээд өндөр их амжилтыг хүсэн гэрөө аз жаргал хүсье. Гэр бүлд нэрэл ихийг хүсье. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн бас бүхний дээдийг хүсье. Тавилан нэвтрүүлэг. 2019 оны маань хамгийн онцлог дугаар бол мэдээж 7 сарын 6-нд үзэгч та бүхэнд хүрсэн Уран чимэгчийн дугаар гамаа. Уран чимэгчийн хувьд л бидэнд хандсан хамгийн гол зорилго нь бол ханига баярлуулах байсан. Ханига одоо 10 жилийн ангийнхан хүүхдүүд болон тухайн үед хамтдаа одоо хичээлж байсан хөнгө атлантикийн багийнхантайгаа уулзах чин хүсэл мөрөөдөлтэйгааг л бидэнд цаглаар илэрхийлсэн. Бид тэдний хүсэл мөрөөдлийг биелүүлж 2019 оны 7 сард тэднийг уулзсан байгаа. Энэхүү гэгээ уулзлыг үзэж та бүхэндээ бас эргэн санаалах зүйтэй хаа. 자, 유엔 뭔지. За ингэж биднийхээ хайзнаа гэж. За нэг сайхан гүнзгий амсгаа аваад нэг сайхан тавширах эхлэв тийм ээ. Ийм сайхан цаг бүгд уулзах ялангуяа уулд учирж исэн багын найз багш нар сурган хүмүүс доторгоо ийм усуудыг уулзаж гисэн би тэгээд хамт ТV8-ийн хамт баярлж байна. За уучлаарай би за яг баярлаа.
ингээд тамирчтайгаа уулзахыг хүсэж байна гэж хэлсэн тий. Өнөөдөр ингээд бүгд ирсэн байна. Маш гайхалтай харагдаж байна. Би хэлж ярих гэсэн юм байхгүй. Яагаад гэвэл хамгийн гоё миний хүүхдийн төвөр оройн сургууль гэж яхад тэр гайхалтай багш байна. Дээр нь мэтэр өвөг төрөндөө оролдоод бүр зовлон жаргалаа хувааж ясан тэр наатлан сууж байгаа тэр бачаргал дээр нь бас тодорхой нэг тэр асуудал дотор хамттай явж ясан тэр хамгийн цаатал байж байгаа тэр Мөнхбаатар байна. Энэ тэгээд дээр нь аюун билэг байна оо байна. Энэ энт чинь бид хүүхдийн төвөрөөр сууж байгаа хамгийн гол нь тэр наанаас хоёр зөөж байгаа тэр хүмүүс битээ чинь бас тодорхой нэг хэмжээний дотор нэг хам дотор дундын хамт хороос хэмжээнд доош гайхалтай хүчтэй болоод байгаа. Хамгийн наадлын тэр юм төгс энэ үедээ чинь бүр одоо ярих юм бол надад наанаас хоёр зогсож байгаа тэр сайхан өндөр зал байгаа. Энэ бол нийслэлийн 24-р сургуулийн 10 байнгын даштай багш гайхалтай бас одоо тэр дараагийн би бол одоо яриад яг хамгийн наад зогсон амьда. Яагаад амьда гэдээс битээ чинь нийтдээ 24 соёлоо Б Эрдэнэт Яа Эрдэнэт гэж соёл тийм учраас энэ хүн бол бас одоо надад ярихсан бүх юм байхгүй. Яагаад хамгийн гол нь энэ цагийг уулзуулсан. За уулзуулж гэсэн та өдөө үнэхээр ийм сайхан 90 дуусах тэр бүцээгөө буцаад очиж би баяртай. Баярлаа. Өөр би юу ярихад мэдхээ байсан. Харин яг үнэхээр миний хэлж ярьжсэн ийм сайхан тэр үеэ санаад миний бодож байсан санаж хэлж ярьжсэн юм би ингэж гаргаж ирж байгаа энэ цагийг өгсөн би үнэхээр баярлж байна. За баярлалаа. Таад үнэхээр хайртай шүү. Таны сая энэ ресторанд орж ирэхдээ ямар төсөөлөлтөд орж ирсэн бэ? Би ийм гэж төсөөдөж шүү. Би энэ би урдхан цагт ирмэ агштайгаа уулзаад эмчээнд явхад би тэгээд ирмэ агш маань тэнцсэн уул багшаа би цаг ингэчээд би гараагүйгээр. Дараа нь би ингэж уулздаг төсөөдөг. Танд дагуулж учирсан бэ? Хүн юу гэж хэлж таныг дагуулж учирсан бэ? Юу энэ шигтгэн дээр очно гэсэн. Яах цаа би мэдхгүй. Би мэдхгүй. Тэгээ дараа нь битээ суугаад яагаад байгаа би мэдхгүй. Тэгээ би яахад болсон юм уу? Мэдхгүй. Ээж уцтал. Сая залгасан ороод хаашаа яах цаг ийм бол би бодооч. Төсөөлөөгүйсэн чинь юм. Энд дэсэн нөгөө нь үсэн цөмрөөд. За. Гахгүй. За баярлалаа. Ямар ч ТV8 хамт олонд баярлалаа. Тантай маш их баярлалаа. Миний ханы багийн хамт олонод агуулгын хамт олонод миний таны хүслийг биелүүлээд тавих өдөр ингэж болсон би маш их баяртай байна. Миний ханы бол маш их хэмжээтэй. Тэгээд ханыхаа хүслийг мөрөөдлийг биелүүлэх гэж байна. Тэгээд дуусан чаддаг хэрэгс дуусгах гэж байна би. Ханы баярлалаа сайхан шүү дээ. Миний хүслийг биелүүлж байгаа TV8 хамт олонод маш их баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд дуусгах санаа болох гэдэг байна. Тэгээд дуусан. Сайхан хайдаа зориулаад хань би чамдаа маш их хайртай. Ханыхаа хүслийг биелүүлээд би одоо дуусна.
байлган сэтгэлээрээ асраад явгидан иргэд таан байгамаараа дэшэтэнгээ алсээгөө дэлгэрхэн хайраа дэлгэж ивэдээ дэлний чин сугыг товчлоод өгидөө дэндүү дэврүү. Энэхүү нэвтрүүлэг манай бол 2019 оны 7 сарын хамгийн онцлог дугаар болсон. Учир нь үзэгчдийн маань сэтгэлийг бол хөндөж чадсан маа хайр гэр бүл ямар үнцэнтэй гэдгийг бол энэхүү нэвтрүүлгээр бол харуулж чадсан. Ингээд 6 сарын дараа уран чимэг гэгчтэйг бол дахин уулзаж дараах ярилцлагыг өрнүүлсэн байгаамаа. Тэгээд багийн хамт олон балаас орногчийн хүсэл мөрөөдлийг бол 7 сард биелүүлээд энэхүү сайхан гэрийн уулзалтыг бол хийсэ тий. Үүнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байна. 6 сарын дараа орногчтойгоо дахин уулзаж байгаадаа маш их баяртай. Баярлалаа. Сайн байцгаана уу? Монголын нийт ард түмэнд шинэ оны мэнд хүргье. Маш баярлалаа харагдаж байна. Бас он гарахад хэдхэн хоног үлдсэн байна тий. Бас ачаал нэлээх хошиг байна. Ачаалтай нөө тэгвэл гоёлын плаж ойж гэн, бас эмнэлийнхаа хувцснуудыг ойж гэн. Ажил маань ер нь тасрахгүй л явж байна. Тэгээд 50 нэвтрүүлэгт ороод бид чи одны танил боллоо шүү дээ. Тэгээд одны танил боллоо. Хүмүүсийн хандлага өөр боллоо тий. Тэр чинээгээр бид нэр бас тэр олон хүмүүний тэр сайхан өгөөмөр хайр, тэр сайхан үг, тэр бүгдийг бас дааж явах хэрэгтэй болж байна тий. Тэгээд тэрний хүчээр бид нэр бас аюул сайхан ажил өргөжтэй явж байгаа. Ажил маань сайхан өргөжж байна. Хүн сэтгэлээрээ байд юм биш үү тий. Орногч маань эмнэлгийн хувцаглаа хийдэг байсан тий. Одоо бас нэлээд олон гоёлын даашин зарж байгаа шиг байна тий. Гоёлын даашин чинээ захиалгаад ачаалал нэлээх байх шиг байна. За энэхүү нэвтрүүлэгт орсноороо таны амьдралд гарсан өөрчлөлтүүд юу байв тий? Нөхрийн танд бие нь ямар байна? Өөрчлөлт бол их болсон. Бид нар маш их урам зоригтой болсон. Нөхөр маань бол мэдээж хэрэг сэтгэлээрээ бол аюу сайхан босч जैन тий. Гэхдээ биеийн байдал нь бол тэг янзандаа л байна. Бид нар тэгээ нөгөө имчилгээндээ явах гал хөөцөлтөөл мөнгө төгрөгөө гүцээх гээл гүгээд байгаа байхгүй юу. Тэгээд явж байгаа ажил маань бас нааштай байна. Тэг он гараад бас юм маань аюу нааштай болно гэдэг дүр итгэлтэй байгаа. Тэр уцаараа ярихад их чинь энэ дэлхийн хамгийн баян хүн болсон гэж хэлсэн тий. Тэгэхээр энэ үгийн утгыг бас тайлбарлая. Хүн ердөө сэтгэлийн амт мэд юм байна. Тэгээд би одоо энэ олон жил явчаад одоо ингээд ер нь бид нэр өвчнөөсөө салахгүй тэгээд энэ амьдрал ахуй маань үргэлжлэл ийм дорой чим шиг тийм байх юм бахтаа гэж үзээ. Би ч бас өөрийгөө гаргуунд нь хайцсан мэлээ шүү дээ. Тэгээд би нэвтрүүлгээр яваад хүмүүс нь айгүй гоё урам өгсөн. Би бас өөрийгөө засъя тий. Би бас өөрөө гоё болъё гэд ингээд айгүй гоё урамтай болсон. Их өөр болсон. Тийм учраас нөгөө сэтгэлээрээ маш их баянсан байхгүй юу. Тэгээд хүн болгоно намайг ингээд чи өстө мундаг байна, сайхан байна гэд хэлсэн чинь хонгорож байгаа юм байна шин тий. Тэгтээ ер нь тэгээд агуу тэр сэтгэл баян болохоор юмны гарцч сайн болд юм байна. Юмд хандлагч бас өөр болчтой юм лээ. Одоо ингээд нэвтрүүлэгт орлоо. Одоо тэгээд би энэ цавчааныг далимтлаад надтай хамтарч ажиллаж байгаа цэцгэээгчтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Миний артал ерөөсө баталгаатай асаалтай танк байгаа. Одоо тэгээд дээр нь би одоо нараа гэдэг нэг сайхан охинтой боллоо. Тэр охиндоо бас туслаад бид нар туслаад юм сураад ингээ байж байна. Өнөөдөр бас нэг ойдлчин гээд оргоод ирсэн байна. Одоо тийм. Тэгээд ингээд цаашдаа бол бас ингээд үнэхээр ойдл хий гэсэн тий сонирхолтой ажлынхаа ачаалыг даачин ийм хүн байвал бид нэр сургаад авъя гэсэн бодолтой байна. За баярлалаа орногчтэй. Тэгээд ирж буй 2020 онд азтай хямартай таны сансан бүхэн сэтгэлчлэн бүтэж авах юм бол зүйтэй сайхан өрөөлөг өргөе. Тэгээд шинэ жилийн мэнд төргийн орногчтой. За баярлалаа. Би нийт Монголынхаа ард түмэнд илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан хамгийн гол нь эрүүл тэгээд гэр дүүрэн сайхан хайраар бялхаж амьдраарай гэж өрөөё. Шинэ жилийн мэндийг хүргэе. 20 онд хүн болгон азтай хиймэртэй сайхан байх болтугай гэж өрөөё. Уран чимэг гэгчтэй маш их баярлалаа. Ингээд уран чимэг гэгчийн гэр бүлд аз жаргал эрүүлэх сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Ингээд 2019 онд тавилан нэвтрүүлэгтэй хамт байсан үнэнч үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тавилан нэвтрүүлгийн маань оны онцлог дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Үзэгч та бүхэндээ шинэ жилийн мэндийг хүргэж байна. TV9 үзүүлж байна.
хагацал, харуусал, уйтгар гоник, хүлээлт, хүсэл мөрөөдөл, хүний амьдрал багын сансан сэтгэл, хайр, халуун тэврэлт, элэг бэлтэн гэр бүл, эрэг уулзах мөч, гэр дүр аз жаргал, тэврэлт бол халуун, хайр хаан тэнд амьдрал оршдог, тавилан